Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчтэй Хүүбд нүүдсийн шинэхэн дугаар болох 11 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ 7 хоногт болж өнгөрсөн онцлог сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд хүргэцгээе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Дасандаа Буухан М-банк спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors ажиллаж байна. За өнөөдөр надтай хамтран хөтлөхөөр спортын сэтгүүлч Хулан хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ 7 хоногт маш онцлог сонирхолтой мэдээллүүд бас их байна. За хамгийн ихэнд одоо өчигдөрхөн болоод өнгөрсөн бүр чоны талаар ярилцъя гэж бодлоо. Энэний талаар мэдээлэл хүргэж. За намайг олон үзэгчдтэй орой мэндийг хүргэе. За энэ 7 хоног бол сагсан бөмбөгийн шагналын хур буусан ийм өдрүүд байлаа. За онцлог юм бол бүртчон буюу 2025 оны шилдэгүүдэд тодруулдаг. За спортын салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том урам зориг болсон бас нэгэн томоохон арга хэмжээ өчигдөрхөн болж өндөрлөлөө. За тэгээд сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн тамирчид маань бас энэ шагнал гардуулах ёслолд их дээгүүр өрсөлдөх болсон. За тэгвэл хоёр төрөлд манай сагсны тамирчид маань бол нэр дэвшгээсээ гадна шагнал авсан байгаа. За нэр дэвшсэн төрлүүд бол цөөнгүй байсан. За өчигдрийн байдлаар бол энэ 100-д бидний зүрхний хэмнэлийг хамгийн дээд зэгтэн тулгасан 3-3-ийн эмэгтэй шигшээ баг маань 2025 оны шилдэг эмэгтэй багаар бол нэрлэгдлээ. За дээрэс нь Монгол Олимпийн төрлийн спортын за шилдэг холбоогоор бол Монголын сагсан бөмбөгийн холбоо шалгарлаа. Тэгээд сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол Монголын сагсан бөмбөгийн хөгжил ямар өөр төвшөнд явж байгааг бас холбооны маань сайн үйл ажиллагааны тод жишээ нь юм болов. За тэгээ яхаарахгүй бүртчоны эзэн шагналыг хүртэх ёстой байсан хүмүүс нь л хүртлээ гэж харж байна. Тэгээд яхаарахгүй сагсан бөмбөгийн ертөнцид онцгой үйл явдал бол өчигдөр тохиолоо. Өмнөх жилүүдэд ер нь сагсан бөмбөг сагсны холбоо ер нь ямар шагнал бүрчон дээр төлхөө бас авч ирсэн бол энэ талаар мэдээлэл байгаа юу? За бүртчон бол 2002 оноос эхлээд зохион байгуулагдсан. Сүүлийн жилүүдэд сагсны төрлөөр бид нэр их дээгүүр өрсөлддөг болоод байна. Энэс өмнө бол ерөнхийдөө жудо, бокс бүхний төрлийн спортууд их дээгүүр ирэмтлэгддэг байлаа. За тэгээд Азийн аврах шалгаруулах тэмцээнд Азийн авраг босныхаа дараа мөн 3-3-ийн шигшээ эрэгтэй багийн тамирчид маань бол бүртчоныг хүртчихсэн. Энэ удаад бол эмэгтэй шигшээ багийнхан маань хүртэж байгаа 2 дахь баг болж байна. За 3-3-ийн эмэгтэй шигшээ багаас гадна хасын хүлгүүдийн хувьд бол энэ жил мэдээж Зүүн Азийн Суперлигийн тэмцээнд өрсөлдөж байгаа учраас шилдэг багаар шалгарах боломжтой байсан. Гэхдээ дэлхийн аваргын мөнгөн медалыг октоодын маань энэ амжилтыг бол ямар ч багийн спортын төрлүүдтэй зүйрлэшгүй байсан учраас энэ шагналыг бол хүртлээ. Тэгээд дараагийн үедээ хүсэл мөрөөдөл бэлгэлсэн урам зоригийг харамгүйгээр одоо бий болгосон эмэгтэй шигшээ багтай Премьер спортын уран бүтээлчдийн зүгээс бас баяр өргөмөр байна. Яхаарахгүй 2025 оны шилдэг бүртчон бол та дөрвөн маань байсан шүү гэдгийг хэлье. Мөн дээрээс нь одоо сагсан бөмбөгийн түүхэндээ бас 9 дахь гавьяатаа үлгээтэн авлаа. Энэний талаар бас гой сонирхолтой мэдээлэлээс хүргээж хизээ хин авав тийм. Отгон баяр ах маань авсан байгаа. Тэгээд тоглогчийн хуваар, дасгалжуулагчийн хуваар ер нь сагсан бөмбөгийн спортын замналаа бүх төрөлдөл одоо хурж үзэж байгаа энэ эрхэм Монголын спортоос түрэн гарсан сагсны спортоос түрэн гарсан 9 дахь гавьяат боллоо. За тэгээд дээдлийн 6 удаагийн авраг 2000 оны тэргүүн тоглогч болж исэн юм байна. Олон улсын хэмжээний мастер. За одоогоор бол шигшээ багт ажиллаж байгаа. За тэгээд Магнад оржийн Отгон баяр ахтаа ч гэсэндээ баяр хүргэх ёстой болов. Тэгээд өмнө нь бол бүхий спортын төрлүүдээр хамгийн олон гавьяат тамирчин төрдөг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд гавьяатын хур бууснаар ямар ч тач 9 дахь Монгол улсны сагсны гавьяат болсон байна. За хуландаа баярлалаа. Ингээд тэгсэн хугацааны дараа хамтдаа хоёр зочинтойгоор эргээд уулзцгаая. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй манай өнөөдрийн зочдоор спортын сэтгүүлч Төмрөө Балан Энхбатнар хүрэлцэн ирлээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ 7 хоногт бас маш онц сонирхолтой одоо онцлог мэдээллүүд их одоо 7 хоног болж өнгөрлөө. За хоёр үзэгчтэй орой мэндийг хүргэе. Баярлалаа орой мэнд. Хоёр гайхалтай бүсгүйгээ яг ингэж нэг тайзан дээр харах. Гоё ээ. Гоё юм нэрээ. Хоёр бүсгүй маань ингэж сагс яриа сууж байна тийм. Тэгээд өнгөрсөн 7 хоногт гэх юм бол мэдээж та хоёрын мэдээлэл хүргэсэлчлэн бүрчоны эзэд маань тодорлоо. За мөн Отгон баяр ах маань гавьяат боллоо. Шагналын хур буусан 7 хоног боллоо. Нэмээд лигийн тоглолтууд маш сонирхолтой үедээ ирж байна. Ер нь бол багууд ойлголцол бас дээд түвшин түрээ те биентэйгээ ойлголцоо. За нэмээд одоо саяхан болсон
солилцоо 8-ны шилжилт хөдөлгөөний үр дүнгууд гараад ирсэн энэ 7 хоног л боллоо доо. Тэглгүй яах вэ? Ингээд хамтдаа онцлог тоглолтоос эхлээд ярилцаад явъя. Хамгийн ихний тоглолт бол 12 сарын 9-ний өдөр болсон SJX Mongolians-ийн тоглолт байна. Энэ тоглолт одоо яг юугаараа онцлог вэ гэхээр SJX бол 2 импорт тоглогчоо хоёулангийн явуулсан байгаа. Тэгээ бүгд Монгол тоглогчдоороо Mongolians-ийн эсрэг үзээд хожил байгуулсан бас ийм сонирхолтой тоглолт өрнөж байна. Энэний талаар Би энэ тоглолтыг гэртээ үзээ суужсэн чи яагаад ч юм надад бишрэл металл Эвс 2 тоглож байгаа юм шиг. West-ий харагдаа, Сүхбат харагдаа, металл чи өнгөрсөн жил бас нэг харагдаа тийм. Тэгээд цэлмэг харагдаа. Металл чи өнгөрсөн жил бас нэг юм хам банкны ивент тэтгэгчдийн нэг ногоон өмсгөлтөд тоглоодсон шүү дээ. Тэгвэл яг тэр металлыг үзэж ийнгээ би баг 4-5 минут үзсэн. Металл 2 гэд бүр хүмүүс хошигноод байлаа шүү Монголиасыг. Яг хоо Эвсийн хувьд бол өснөгтийг тэргүүлж явснаас хойш одоо 5 хожигдсон. Язгуу тохиолдлоор гинтл бэрхтлүүд те тэгээд бас мэдээж одоо манай дүлгөөний яаргэр тохиолдсон гашуу гэдэг ингээд маш олон юм харамсалтай үйл явдлууд тохиолдоод ер нь багийн хожиглын цувралууд нэлээд урт явчлаа. Тэгээд энэ тоглолтод Кинг Ганагийн энэ шийдэлт энэ үйлрэлийн бас топ баазруудын нэг байл шүү дээ те. Тэгээд нэмэлт цагт шийдсэн энэ тоглолт ялангуяа тэр Ганагийн шийдэлт ерөөсөө нэмэлт цагт SJX-ийг нэлээд дээшээ сэтгэл зүгэн өргөцсөн. Тэгээд Mongolians ч гэсэн хүнд байсан л да. Улирлын бас 3 дахь хожлоо авах гэдэг Wesley-гийн шийдэлт яаж клач байлаа тий. Тэрний араас ийм шийдэлт ирэхэд бол бас нэлээд хүнд туссан болов. Одоо сонирхолтой гоё тоглолт боллоо. Одоо яг түрүүн ихтэй хэлснээр лигийн тоглолтууд маань яг нөгөө фэнүүдийн үзэгчдийн анхаарлыг татдаг дээр ирж байна. Одоо ер нь хожигдох юм бол хүснэгтэд доошоо байр унаад одоо Монгол шийд дээшээ дэвш тоглож байгаа улирал нь бас нэлээд хэцүү явж штэ. Хожил авчих боломжтой 4-5 тоглолт байсан. Тэр хамгийн харамсалтай тэр төгсөл хийж чадахгүй байгаа чинь л хамгийн харамсалтай байгаа юм л да. Тийм энэ ч гэсэн яг тэр тоонд орно штэ. Одоо шууд улирлын яг бид нар ингээд тооцоолж үзэхэд бол өдөд Mongolians 2 хожилтой биш 7 хожилтой байвал байхаар ийм байсан юм бэ нэлээ. Тэгээд нөгөө талаас гэх юм бол SJX-ийн хувьд энэ тоглолт яг ялангуяа маш залуу бүрэлдэхүүнтэй багт бол улирлын цаашдын тоглолтуудад яг ингэж Монгол бүрэлдэхүүнээр тоглож болох юм байна гэсэн маш том сэргэлтийг өгсөн болов. Чөлөө шилтийн орлого 27, 22. Бөмбөг алдалтан дээр бас их хол зур харагдчих тийм 23, 12 гэдэг. Тэгээ Эвсийнхэн өөрсдөө ч гэсэндээ ер нь бөмбөг алдалт их байлаа гэдгээ бол онцолж ирсэн тийм. Тэгэд цэлмэг зам Монголиастаа нийтлээ цэлмгийн нөлөө металлд ямар байсныг бид нар маш сайн мэдэж ялангуяа хамгаалт дээр. Гэтэ яг энэ тоглолтын дээр яг нэмэлт цаг гарах болсон шалтгаан нь бас яг цэлмэгийн ганаа дээр хийсэн тэр хамгаалт болцсон л доо. Гэхдээ за цэлмэг Монголиаст ямар нөлөө авчраг гэж та хоёр юу харж байна? Илүү олон талт болох туршлага байгаа шүү дээ тий. Дандаа плей-оффын баг тоглоо явцсан. Тэгэхээр туршлага бол ингээд яалтчгүй нэмэр болох хэвээр. Тэгээд ер нь л яг Монголоос удирдал эхлэхэд харж байхад одоо үндсэн нөгөө дотоодын тоглогчдын чансаа бол бас бус тоглолтоос арай сул харагдчихсан шүү дээ. Тэгээд цэлмэг очсоор бол тэр арай нэг өөр болгож байгаа л да. Тэгээд энэ тоглолтоос бас нэг зүйл харж болох нь ер нь лигийн 10 баг дунд яг 2 холбон тоглогчийн байрал дээр тоглох боломжтой 2 тоглогч нь энэ хэмжээний оноо авч чаддаг юм баг ер нь байхгүй шүү. Харин би ганаа Эвс тоглох болсныг нөгөө өдрлийн ихэнд мэдчихэд Эвсийн бүрэлдэхүүн багыг энэ яачаад ганаатай би нэг арга хэмжээнд дээр таарсан саксны биш өөр арга хэмжээнд дээр ганаа сүүлийн 2 удирдал Монгол тоглоогүй шүү дээ. Тэгээд чи яг зөв багтаа ирсэн байна. Яг чиний нөлөө энэ багт тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй байна. Яг одоо чиний момент чи энэ бах шүү гэд хэлсэн. Би мэдж байгаа би хичээнэл гэж тэгжсэн. Тэгээд болж л байна гэж харж л да одоо. Мөн дээрээс нь Эвсийн одоо нөгөө хөгжөөнд дэмжигч фэнүүд ер нь аль үлзий оршихыг холбогч биш ээ. Энэ бол одоо хоёр дээр тоглох хүн гэж маш их ярьдаг байсан шүү дээ. Тэрийг бас энэ тоглолт дээр бас маш сайн харуулж чадлаа гэж бодож байна. Одоо энэ нь бас гайрдны бас нөлөө маш их байлаа. Хоёр холбогч эрдэнэч орж ирлээ, одоо муушууч орж ирлээ гэдэг ч юм уу тий. Үлзийг бөмбөггүй сул тоглоулвал тогтолгоонд бүр аюултай байх гэдэг. Гэхдээ тэрүүгээр үлзийг бас нөгөө сул талтай гэж байгаа юм ш. Холбогчоор тоглохдоо оновчтой дамжуул бөмбөг талтаар лигийг бүтэн өдөр тэргүүлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр чадвар нь байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр илүү довтлоонд аюултай ашиглах үедээ ганаа бөмбөг аваад үлзий хоёр дээр тоглоод
буцаад гарнаа суудсан байхад үлзий бөмбөгтэйгээ тоглох бас сонголт байгаад байна л дээ. Дээрээс нь энэ тоглолтын дээр нэг анзаарчихсан зүйл юу вэ гэхээр бусад багууд бол легионер тоглогчдтой тоглож байгаа. Ерөнхийдөө довтлохоонууд нь бас легионер дээрээс суурилсан довтлогоо их байгаа. Яг FC-ийн энэ тоглолтын хамгийн гоё зүйл нь юу байсан бэ гэхээр Монгол 4 тоглогч нь 2 оронтой тооноос дээш унаа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бөмбөг маш сайн шилжиж гин, тойрж гин, нэг хүн дээр тулгуурсан биш бүгд багаараа маш жиг тоглож гин гэдгийг л яг FC-ийн тоглолтод маш сайн харуулчлаа. Тэгээд нэмэлт цаг гаргах шалтгаан нь ч яг л энэ багаараа тоглолт сайтай байсных юм болов уу гэж би бол харсан. Тэгэд яг энэний эсрэг туйлд нь Монголын суугаад байгаа байхгүй тийм хитрхи бас Wesley дээр тулгуурласан нэг тоглогч дээр тэнгүүд Wesley ч гэсэн өөр төр маш их дарамтыг авч эхэлсэн шүү дээ. Одоо биелийн шийдэлтийг хийх хэрэгтэй. Биел энийг одоо юу яах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд энэ тоглолт дээр Сүхбат ямар вэ тий? Сүхбаттай хүмүүс бас манай үзэгчид ч юм мэдж байгаа дөө надаар илүүлдэг. Сүхбатын тоглолт орон гарна. Тий. Үнэхээр яг нэг тийм тогтолцоо байгаа даа тий. Шилдэлтүүд нь орсон өдөр бол Сүхбат удирлын MVP хүртэл төвшөнд яригдчихсэн гэдгийг бол манай үзэгчид одоо хүртэл санаж л байгаа. Харин яг ингэж өөрийгөө хүчлээд те ямар нэг сэтгэл зүйн дарамттай ч юм уу нэг зүйл нь болохгүй байгаа үед хитрхи их ингэж хүчлээд идэв юм шиг санагддаг. Жишээ нь металлын уугнаа гэхэд үнэхээр довтлогоо шидэлтүүд нь болохгүй бол одоо багийнхнаа тоглуулаач юм уу те тэгж чаддаг бол Сүхбат ингэж өөрөө л зүтгээд идэв. Тэр тал нь надад арай сул тал болт юм. Яг хөө тэгээд тоглогчид буруу хөсөл энэ юусэн нөгөө багийн одоо байгаа босцон байгаа нөхцөл нь тийм байгаад байна гэж харж би зүгээр хөвтэй тасгалжуулагчаас солисон Монгол тасгалжуулагчтай ихсэн одоо гадаад тасгалжуулагч авчирсан. Тэгээ энэ жил Mongolis баг ер нь яг хуу дээшээ мэдээж нэг 8-даа үлдчихий гэдэг ийм зорилготой байх. Тэгээд энэ нөгөө багийн удирдлагууд энэ багийг яг чиглүүлж явж байгаа тэр хүмүүсийн төлөвлөгөө яг ямар байгаа юм бэ гэдэг нь л талбад эрсцийн гүйцэтгэл нь харагдаж байгаа байх. Би бол тийм л байна. Сүхбатын гол нөлөө чи ер нь тэгээд арын албанд юм шүү. За одоо Wesley-г авчирсан сүүлд цэлмгийг авчирч гэсэн дээр ер нь Сүхбатын нөлөө байсан нь тодорхой шүү дээ тий. Хооч нэг багт тоглож исэн хүмүүсээ ер нь Сүхбатыг л цуглуулад байна уу гэж би бол хардаад байгаа. За ямар ч тач энэ тоглолтын хувьд одоо Монгол тоглогчид нэгдэж тоглож чаддсан мэн гэдгийг бас маш сайн харуулж чадлаа. За тэгээд дараагийн тоглолт бол Эрдэнэт Miners болон Сэлэнг Бодонс багуудын тоглолт байна. За энэ дээр бол илүү тулгуурлаж Сэлэнг Бодонс баг маань ер нь хэр явж байгаа бэ? Тамирчдын хувьд ер нь бол одоо дасах хугацаа болсон гэж бодож байна уу? Яг одоо Бодонсын хувьд бол ингээд ер нь бол угаасаа удирдлагын ихэнд энэ 3-3 шгшээгийн супер тамирчдыг нэгтгээд ийм бүрэлдэхүүнтэй болж гин гэдэг мэдээлэл гарснаас нь хойш угаасаа л ийм асуудал байхыг мэдчихсэн. Тэгээд би бол дахиад хугацаа хэрэгтэй болов гэж үүдээ бодож байна. Яг тэгэхээр бүх юм өөрчлөгдөж байгаа байхгүй одоо Predator тасгалжуулагчийн хувьд өмнөх жилүүдэд ажиллаж исэн багуудаас нь бүх юм өөрчлөгдсөн. Яг тэгэхээр эдгээр тоглогчид хувийн ур чадвар бүгд л топ төвшний багаар нэгдэж тоглох ур чадвар бас л топ төвшний. Тэгэнгүүт Сэлэнг Бодонс гэдэг багийн бүх энэ одоо анх төлөвлөж исэн удирдал эдгээр тамирчдыг ирнэ гэхээс өмнө төлөвлөж исэн бүх юм л өөрчлөгдөж байна л. Тэгэхээр маш богино хугацаанд энийг өөрчлөх бол хэцүү. Тэгэхдээ энэ туршлагатай тамирчид яг нэг ингээд уучраа олохгүй л нэг хараад байгаа юм би. Олохгүй л энэ ерөөс нэг жоохон дахиад жоох хугацаа хэрэгтэй болов гэж гэж хараад. Энэ тоглолтын дээр ч гэсэн одоо бүгд юм хэвийн болж байгаа л. Энэ хамгаалтын шилжилтүүд дээр нэг жоохон асуудлууд гараад байгаа. Ийм л байдал анзаарчихсан л та. Би бол бүр одоо хувц солихны уур амьсгал тий. Багийн уур амьсгалыг яг нэг талд нь гаргах хэрэгтэй болов гэж бодод. Яг тоглолтуудыг харахаар бидний өмнө нь мэддэг байсан отгон дээрийн тулаг хаана байгаа. Ерөөсөө яг энэ 3-3-5 тоглогч ирснээс хойш тулгыг бид нэр онцлж харахаа болчихлоо шүү дээ. Тулгаас бөмбөг ирэхгүй байна. Талбай дээр ч олон минут харахаа болчихлоо. Яг уу декийн тоглолтоос тоглолтод болж гин, монхих болоод гин, амдих сайжирж гин. Ингээд харахаар одоо 3-3-ын маань дасаад байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө нөгөө талд нь энэ тоглогч нарын сүүдэрт нөгөө хуучин байсан багийн кор байж тоглогчид дарагдаад байна. Тэгэхээр Бодонсоос гадна хэдүүлээ нөгөө одоо Miners бас ярих хэрэгтэй энэ тоглолтод. Miners удирдлагын ихэнд бас ер нь ингээд нэг одоо нөгөө хуучны Miners уу биш үү мөн үү гэжсэн энэ тоглолтод яг нөгөө Miners-ийн нэг үндсэн
чанар бас харагдах шиг боллоо л да. Одоо Болкож байна. Төрөө жишээ нь тоглолтыг гараанд гараад ямар сайн эхлүүлв те. Ер нь хүн болгонд талбай дээр байгаа үед ийх юм аяж. Тэгээд Болко амт хоёрын хоорондын дараалж болсон тэр нэг дүгээл те. 2-2-3 шидэлт араас дараалаад хийцэн байсан. Ерөөсө хин нэмбэ гэдгийг үзчихэл гэж байгаа юм шиг. Ямар ч дамжуулалтгүй шидэдсэн шин байна. Тэгээд Miners бол зүгээр шууд товчхоноор хэлэхэд аврагын сэтгэл зүйл. Авраг авч исэн багийн сэтгэл зүй байгаа. За тэгээд яг энэ дээр одоо нэг гол асуудал гэсэн. Амдын шидэлтийг хийсэн алдаатай хийсэн. Энийн араас Майнсын тогтолгоо яваад одоо энэний дараа Бодонсын явсан 4 довтлогоо дөрүүлээ Ахмад Гэлбэртээр явсан. Хоёр нь бөмбөг алт болсон, хоёр нь амжилтгүй шидэлт болсон. Тэр болгонд нь буцаагаад Майнсийн ашигтай нөхцөлийг үүсгэж өөртөө оноо аваад. За энд нь бөмбөг таслаад амд ингээ оноо авч байгаа. Тэгээд Гэлбэрт ч алидээ хөөгдсөн байна уу энд? Арай хөөгдөг. Арай хөөгдөг зүгээр суудсан байгаа хаа. Тэгэд яг миний түрүүний яриадсэн чинь энэ багхгүй юу? Ер нь яг тоглолтын сүүлийн мөчөд хинд бөмбөг байх юм тий? Андад байх юм уу? Ахмадад байх хэвээр юм уу? Одоо хэн багийн лидер байх хэвээр. Хитрхи олон лидер тоглогч байгаад энэ харж байна. Би бол Ахмадад одоо хэцүү байна гэж хараад. Яг ингэж монголчуудын фэнүүдийн хайрлж хүндэлдэг 5-5 тоглогч очсон. Ахмад илүү дарагдаад байгаа юм шиг. Тэг яг одоо ингээд статыг харахаар Miners 19 удаа 3-аас шийдсэн болвол Бодос 35 шийдсэн. Гэхдээ 14 хийцэн бас өндөр хувьтай шийдсэн. Бөмбөг алт 17 хийцэн мөрт. Одоо энэ өмнөх тоглолтын нөгөө ингээд тооцол таарсан. Бөмбөг алт хийсэн баг нь хождог нэг тийм юу байна да. Одоо автод исэн баг нь очиж. Нөгөө баг нь тэрийн тэгэхээр нөгөө ашиглаж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэг хамгийн гол зүйл ашиглаж чадахгүй байна. Тэгэд энэ ер нь тоглолтыг яг ингэж ойрхон байлгасан хоёр тоглогч нь л ер нь Мадик Ахмад Гэлбэрт хоёр байсан байхгүй. Улирлын эхэнд яг Бодосын талаар юу гэж ярьж байснаа сайн санаж ин л та. Өнгөрсөн жил супер одтой тоглолцсон учраас Ахмад Гэлбэртийн жил ямар супер эхлүүлж ийна гэд ярилцаад байжсэн байхгүй юу. Тэгэн гурт 3-3-ын шигшээ баг маань ирсний дараа Ахмад ер нь ингээд нэг талбай дээр ч гэсэндээ жоохон бухимдал ихтэй эхний тоглолтоос. За тэгээд энэ сүүлийн энэ тоглолтоос бухимдалтай байгаад байна. Тэгээ баг нь яг хожихгүй байна. Гэхдээ 3-3 5-5 гэдэг сагсан бөмбөг бол шал өөр хоёр спортын төрөл шүү гэдгийг хэлээд байгаа. Тэгээд дасан зохицох хугацаа шаардлагатай. Гэхдээ Бодонсыг одоо за яг та хоёрын хувьд хаана харж ийн л гэж би хэлэх гээд байна л да. Цаасан дээр бол супер бүрэлдэхүүн. Тэгээ Монголын цалингийн цэцэг дээд зэгт нь тулгцсан байгаа энэ баг. Тэгээд бид нэр цалин харна. Дээрээс нь цаасан дээрх бүрэлдэхүүнийг хараад ерөнхийдөө аврагын баг гэдгийг тодорхойлсон шүү дээ улирлын хүн. Гэхдээ яг тэр хүлээлт одоо яг байна уу гэж асуух. Яг энэ одоо спортын багийн хувьд ялангуяа яг энэ кейс дээр Сэлэг Бодонс багийн хувьд бол байж болох хамгийн гоё нөхцөл байхгүй асуудал байж болох хамгийн гоё асуудал байхгүй ийм супер бүрэлдэхүүнтэй баг болцсон. Эний учрыг дасгалжуулагч тийм багийн бүрэлдэхүүн олоод тоглуулах хэрэгтэй тийм. За мэдээж ингээд тоглуулах хугацаа одоо нэлээд хэдэн тоглолт өнгөрчлөө. Фэнүүд нь бол ингээд бүр төвчээр алдах гэдэг шүү дээ. Одоо хизээ үр дүн харагдах гэдэг юм. Гэхдээ ямар ч тохиолдолд багийн бүрэлдэхүүн ингээд солигдсон үед бол бүтэн улирал явж иж ядаж тий нэг 20 тоглолт явж иж нэг энэ дээр дүр зураг нь бодитоор харагдах хэвээр. Бүр зарим тохиолдолд бүтэн нэг улирал явсны дараа. Тэгэхээр би бол Фредерик дасгалжуулагчийг туршлагатай дасгалжуулагчийн хувьд ер нь бол яг тэр нэг учрыг олох гээд байгаа хэмжээнд явж байна. Паник баттан дарах арай болоогүй шүү л гэж хэлмээр байна. Ахмад Гэлбэрт ер нь аюу стресстэй болсон гэдгийг даа шүү дээ. Тэгээ сүүлийн үед энэ нь яг одоо энэ улирлыг өмнөх улирлаас эхлээд энэ улиралч гэсэн тий яг ингэж лидер толгойлж явж байсан хүний хувьд лидер тоглогчдод ороод ирсэн чинь ингээд хуваагдаад байгаа учраас одоо тэднийг одоо ингээд өөрийнхөө гартаа оруулж чадахгүй байгаа учраас стресстэй байна уу? Намгийн асуултан дээр би зүгээр товчхон хэлэхэд үнэхээр хинт одоо Гэлбэртэд асуудал байна уу гэвэл байна. Яаж тэр нь мэдрэгж ийн гэхлээр авсан бөмбөг болгоноо өөрөө довтолж дуусгах ил ирмэлцээд идэг болсон. Энэ нөгөө яалтчгүй өнгөрсөн өдрөлд цуг тоглож байсан манай дотоодын тоглогчид нь үнэхээр зэрэглэл арай доогуур залуучууд байсан уу байсан. Энэ жил нөгөө өөр бүрэлдэхүүнтэй ингээд болцсон ч гэсэн энэ залуу маань би энийг өөрөө хийх ёстой гэдэг. Энэ хүн чинь бас өөрийгөө харуулах гэдэг. Өөрөө бас тодорхой цалин хөлс авч ийн. Дээрээс нь Монгол биш юм аа дараа нь өөр газар очиж тоглоно доо юм чинь. Тэгэхээр өөрийнх нь стат нь доошоо унж болохгүй гэдэг ийм байгаад байна. Энийг мэдээж л баг дотор ярьж байгаа байх. Тэгээд одоо ингээл уучраа олцгол асуудал шүү. Ахмадын цаашдын карьераас наадах асуудал гэх юм бол
плей-оффор Демаркус Казансыг ирэхэд Майк явах уу ахмад явахгүй юу? Тийм. Тэгэхээр одоо нөгөө явчих магадгүй гэдэг айц бас ингээд юм чинь байгаа даа. За тэгэхээр хамтдаа хэдүүлээ Бодонсын Сэлэн Бодонс багийн улирлын үр дүнг харцгаая. За одоо эндээс ингээд харагдаж штэ ийм бүрэлдэхүүнтэй баг чинь 3 дараалж хожоод ингээд нэг айтайхан болох хэвээр. Тэгсэн чинь ингээд дараалсан 3 ажиллалаа. Хожигдоод ичил нөгөө нэг юм ингээд доктортой болохгүй маш их зүйлийг туршиж үзэж байгаа. Тэ одоо гараа өөр гаргаж үзэж гин тэр тоглогчдыг 2-2-оор нь гаргаж үзэж гин, сольж үзэж гин ингээд маш олон юм үзэж байгаа. Тэгээд би бол ер нь учрыг нь олчих байх гэж бодож байна. Манай нөгөө 3-3-ын тамирчид за ер нь зүгээр нэрийн дурдаад ярих хэрэгтэй байгаа. Ананд кадра Монх дүлгөөн Монх дек эдгэр чинь хамгийн их нөгөө нэг заавал би бөмбөгтөө тоглолт нөлөөгөө үзүүлнэ гэдгүү бөмбөгийг хамгийн их нөгөө хуалцаж тоглож сурчсан хүмүүс байхгүй юу. Тэгэнгүүт манай яг тэрүүгээр тоглох гэдэг нөгөө Гилберт авчил нэг тоглолтын 20 тоглохоных нь 10 шидэд гарчил болохгүй байгаа байхгүй юу. Асуудал тэрнээ тэгээд Гилбертийг явуул гэж байгаа юм шил дээ. Энэ бүрэлдэхүүн дээр уучраа болох хэрэгтэй. Одоо ингэ зэрэг юм байна. Ерөөсөө энэ бүх асуудлыг одоо Сэлэн Бодонс улирал дуусахад хүснэгтийн эхний 8 плей-офф би бол хаач байсан хамаагүй. Харин плей-оффд ерөөсөө энэ багтаа ороод ирэлтэй тий. Плей-оффд энэ багтаа хинч таарахыг хүсэхгүй байхгүй. Тэгэхээр зүгээр 8-аар гарч ирээд нэгээр гарсан багийг булгаж яхад зүрээс ямар ч асуудал. Тэгээ Казанс орж ирэх юм бол Казансын өдөөс Ахмад ч юм ярихгүй, Ананд ч юм ярихгүй, хин ч юм ярих байх. Ерөөсөө тэр баг ингээд нэг цул болоод босоод. Тэгсэн чинь Ахмад сая нэг торгуулсан асуудал бас байна. Тийм $5,000 торгуулсан байсан. Тэгэд энэ нь болохоор Сэлэн Бодонс багаас гаргасан шийдвэр ер нь бол харилцааны асуудал гэж бол яриад байгаа юм л да. Нэр энэний талаар. Тий, яг энийг би энэ сүүлийн тоглолтын дээр нөгөө дөрөв би Ахмад 4 дараалж бөмбөг аваад алдсан гэдэг тэр дөрөв тоглохын 2 дээр нь өөрөө бөмбөг алдтыг чи 2 дээр нь маш буруу шаардлагагүй тохиолдолд шидэд алдчихж байгаа. Тэгүн утаа шүүгч рүү алдаа нэгч байгаа тэнгийн алдаа аваад ингээд ерөнхийдөө тоглолтын төгсөд хожиж болох байсан боломжийг үгүй хийхэд хувь нэмэр оруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр би бол багийн өдөрлүүд тухайн тоглогчдод арга хэмжээ авч байгаа нь мэдээж тэдний дотоод асуудал энэ дээр бол нэг юм хэлмээргүй байна. Тухайн тоглогч энээсээ харин ямар одоо зүйлийг ойлгоод дараагийн тоглолтуудад яаж орж ирэх вэ гэдэг нь чухал байгаа гэдэг. Тэгэхээр ер нь бол яг гэхдээ асуудлыг ганц хүнд бол тохох нь бол үүсгэл баг дотор угаасаа л асуудал байна. Энийг багаараа л давж гарах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ багийн спорт. Тэгээд хэдүүлээ одоо өнөөдөр ингээ яриа сууж байна. Хэдүүлээ хамтдаа энэ 10 сар болон 11 сарын одоо үр дүнгуудыг харж байна. Одоо 10 сар 11 сар гэдэг учир нь 11 сард одоо том солилцоо ороод ирсэн байгаа. Тэгээ үүнээс хойш одоо хэр үр дүнтэй байв. Надад бол бас үр дүнгийн үед бол тодорхой хэмжээнд бол нөлөө бас тийм шүү дээ. Одоо самбар дамжуулалт тоглооны хувь бол үлдэн ялыг нэмэгдсэн байна. Самбар дамжуулалт хоёр бол чухал ах гэж бодож байна. Гэхдээ өөрөөсөө авж байгаа оноо нэмэгдсэн чи алдж байгаа оноо бүр илүү нэмэгдсэн харагдаж байна шүү дээ. Тэгэхээр хамгаалтын асуудал, хамгаалтын шилжилтүүд гэдэг юм дээр бас юунууд ингээд нөхсөв юмнууд угаасаа байгаад байна л да. Бүх статистик бол өссөн байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт за төмрөх бол хамгаалтын асуудал гэж байна уу тий. Тэгэнгүүт одоо хэрэгжихгүй байгаа хамгаалт плей-офф хэлэхээр хэрэгжих юм уу? Үгүй одоо ерөөсөө яг хамгаалт гэдэг чинь юу юм? Сахилга бат тахгүй юу? Ер нь бол шууд хэлэх. Тэгэхээр яг нэг цул болж чадаагүй л байна. Тийм. Одоо зүгээр яг би одоо нэг багийн дасгалжуулагчид одоо багийн эзэнт нэг зөвлөгөө өгөх нааш. Энэ тоглогчдыг ер нь зүгээр өмнө ингээ олон түүх байгаа шүү дээ. Манай дотоодын сагсны багууд дээр шүү дээ. Гадны том багууд дээр шүү дээ. Энэ тоглогчдыг ингээд нэг гоё бөөнтөн ингээд нэг одоо ингээд нэг тэгээ go out хийгээд бөөнөрөө ингээд тамирчид өөрсдөө нэг уучраа олох хэрэгтэй байхгүй. Эсвэл тамирчид багийн дасгалжуулагчгүй багийн удирдлагуудгүй тамирчид зөвхөн уулзалт хийгээд тэгээ бид нар юу болох вэ? Чи юу хүсэж байгаа юм? Чиний юу хүсэж байгааг чинь би мэдмээр байна те. Ингээд нэг хоорондоо ярилцаад ингээд гоё штэ манай сагсан ч одоо гоё түүхэд байгаа штэ. Плей-оффт ингээд цуралд алдцаа явж байхад хожигдсон тоглолтынхоо орой багаараа гараад минт ороод сайхан харагчаад дараагийн тоглолтоос зүгээр арчаад гэсэн ийм түүхэд байдаг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү л юм хэрэгтэй энэ багтаа. За нэг зүйл яриад Бодонсын талаар одоо ингээд зогсоё гэж бодлоо. Ахмад бол өөрийгөө би энэ багийн лидер байсан байгаа гэж үзээд байгаа юм байна. Тийм учраас уурлаад хандлага нь ийм байж болох юм байна гэдэг дүнэлт сая ер нь гарч штэ. Лидер бол биш. Гэтэ яг мөн үү хин бэ гэвэл одоо хин за тэгвэл. Одоо дек штэ. Ерөөсөө дек штэ. 90 сар тоглож байгаа үед декийг ямар тоглож бид нар мэднэ. Сүүлийн 2 тоглолтод нөө шүдэ цөм зөвхөлдгөөс хойш дек ямар байна те. Тэгээд дек шиг статустай тоглогч. За тэгээд Монх, Кадра, Анд энэ дөрвөлээ өөр баг тоглож ивэл дөрвөлээ тэр дөрвөн багийн лидер байхгүй. Тэгээд харин манай хэд чинь нөгөө 3 тоглоо сурцсан юм нь заавал би онцгорох шаардлагагүй бид нар
дөрүүлээ байж л бид нар багаараа тоглож иж амжилтанд хүрнэ гэдгээ маш их юм зөөлөсөлж байгаа. Тэгээд Бекод бол яалтчгүй лидер. Одоо гэхдээ арай жоохон дараахан байгаа хаа. Тэ та тэгж бодож байна уу? Бекээс нэг жоохон гал асах хэрэгтэй. Монхоос гал асмаар байна. Монхын physical age-ийн халуур жоохон дуусаатахмаар байна. Тэгээ Монх ингээд тоглолтод нөлөө үзүүлээд эхлэхээр саяхан одоо 2 удирлын өмнө Монх удирлын топ ранктай тоглогч лээсэн шүү дээ. Тэгэхээр эндээс бүх юм эхлэн. Тэгээд одоо Харвач анд ямар үлээ, Кадра ямар үлээ. Тийм, Бек бол нэг удирлын 3-2 тоглолт дуусны дараа л багийг яг ингэж нэг тэ базаж мэдэрч эхлэх болов. Одоо ч ер нь Бек төртөл эвгүй байхгүй юу? Хуучин багийн ахлагч чинь яг ингээд хажууд нь зааварчлаараа баяртай гэж сошиалар бичлэгэн дээр явуулсангуудаа Декийг чи ахлагч шүү гэдэг ингээд яачих Дек одоо хүртэл нэг тийм тэрийг ингээд хүлээж авах нь удаад байгаа тий. Хүлээж авахтаа удаа шууд за тий яваа гэдэг. Өөрөө ямар хүн бишээ тий. Өөр хүн юм биш болов. Тэгэхээр энэ ярилцж байгаа зүйлийг ер нь тэгээд Ахмад л хүлэн зөвшөөрөх шаардлагатай л ер нь сонсогдож байна тий. Яг дүүнгээр нэр ослуулаад үзээрэй Ахмад. Үгүй Ахмад тэгээд за Ахмад л юм байна л да. Тэгээд нөгөө Фредерик дасгалжуулагч энийг тамирчтай маш зөв ойлгуулахыг хичээж байгаа хэрэг мэдээж. Тэгээд одоо буулт хийх хин бүгдээрээ золиос гаргаж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй гэж харагдаж байна. Тий Ахмад л юм байна л да. Тийм мөн дээрээс нас 3-3-аас орж ирж байгаа бас өмнөх үлрэл бас тоглоогүй шүү дээ тий. Тэгээд орж ирж байгаа хүмүүс бас нэг дасан зохицох 5 эсрэг 5 руугаа уусах бас нэг хугацаа тодорхой хэмжээнд хэрэг болох болов уу гэж бас бодоод байна. Энд дээр Монх хэлж байгаа байхгүй би. За яаж ийн гэсэн чинь үгүй хаа эхлээд зүгээр ингээ хоёр тийш гүүхэл гоё гэж. Тэрнээс би зүгээр одоо тамирчин үнийг өрөвдөх нь хайшаа тий. Зүгээр ингээд Монхоч одоо би бүр багаас нь мэдэж шүү дээ. Тэгээд за нэрээ бас тийм байх та тий. Энэ авж байгаа мэдрэмжийг би нэг багч гэсэн ингээ ойлгож байгаа байхгүй. Эхний одоо зүгээр ингээ хоёр тийшээ гүүхэл гоё юм хаа. Бус нь дараагийн асуудал гэж байгаа. Тэгээ ариун цэцэг холон ч гэсэндээ тэгж хариулж байна шүү. Зүгээр энэ том талбай дээр ингээ тоглох гоё яана гэх. Тэгэхээр чи одоо 2 жил ганцхан цэгэр гарч байгаа шүү. Тэгээд ингээд гоё жигдрээд ирэхээр ер нь яг энэ одоо он гараад 1 сард яг чухал тоглолтууд байгаа шүү дээ. Их бас л шахуу хуваартай яг одоо нөгөө байрал дээр ингээд жинхэнэ зөрүү гарах одоо чухал энэ тоглолтууд нь тэр үеэс би бол бодносыг тэгэл жинхэнэ уучраа олцсон ер нь асуудалгүй байх гэж бодож байна. Бөмбөгний шилжилтүүд нэгэндээ сулж гаргаж байгаа тэр ингээд юу хэд хэдэн тоглоомнууд дээр нэг харагдаад байгаа байхгүй ямар потенциал байж болох нь. А тийм тэр нь доктортой явж чадахгүй л асуудал байгаа даа. Тэгээ хамгаалтын шилжилтүүд дээр алдаад байгаа. Тийм. Нэг юм хэлчихв. Одоо сая Майнерстэйсэн тоглолтын таймыг үзлээ шүү дээ. Майнерсийн 6 тоглогч 10-аас дээш оноо авсан байна. Тэнгуут Бодонсын 4 тоглогч л нэг 10-аас дээш оноо. Гэтэ хоёр нь бас нэг тийм хангалтгүй. Тийм ерөөсөө ялгаад ингээд харахаар л яг олон тоглогчлаа шиг. Майнерс чинь нөгөө өгсөн ч гэсэн нөгөө нэг юм байж ийн гэдэг шиг нөгөө могоо 3 тасварж бүрүүлээ дайтай гэдэг шиг практис тасалжуулагчийн суулгацсан тэр нэг систем нь байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр систем тоглож исэн хүмүүс нь гол цөмөн байгаа. Пэни вэ, түрөө вэ, одоо Волко вэ тэ өөр юм байгаа л ингээд яг баясаа байгаагүй ч гэсэн шигчээ багчаа ядаж тоглолцсон тийм. Тэр системд яаж тоглохыг мэддэг хүмүүс байгаа учраас ингээд зүгээр бодносод систем байхгүй гэж хэлэхгүй ч гэсэн Predator тасалжуулагчийн системийг энэ хүмүүс бүгдээрээ одоо их суралцаад явж байгаа л энэ үе шат нь болоо. Тэгэхээр одоо надад чинь ийм юм биш үү? Бүгд бие бинийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Miners ялангуяа. Miners хин юу чаддаг гэдгийг мэднэ. Тэрийг бодос байх хэрэгтэй. Бодос яг одоо тийм байх. Тэг чи доор тоглож чаддаг юм чи мэ. Доор тоглож. Тэрний л асуудал байгаа. Ахмад одоо шийдчих юм юм. Ийм хүлээн зөвшөөрөх Ахмадыг одоо манайд ингээд миний өршин жоохон тайван бид нар ингээд те хамтдаа голн хөшин хамтдаа гэдэг ингээд нэг жоохон тайвшруулчмаар байгаа байхгүй. Гэтэ яг уйлрал бид нар урт гэж ярьдаг ч гэсэн яг үндэ амар цөөхөн тоглолт үлдчихлээ шүү. Тэгэн гурт Касансыг ирэхэд яг 8-д байх гэдэг. Одоо бүр л амар болно шүү дээ. Одоо доор байгаа багууд бүр л амар. Тийм ээ яг ер нь эрсдэл бол байгаа юу гэвэл байгаа мэдээж тоон математик боломжийн үед бол байгаа. Тэгээд бүх багууд бид нар аль байраар гарах нь бидний одоо боломж үлдсэн тоглолтуудын нэг юугаа харж байгаа шүү дээ. Өөрөөр харж бид нар энэ тоглолтыг хожигдсон тохиолдолд бид нар энэ хавцаа байх юм байна гэдэг. Ер нь яг энэ лигийн ийм урт улиралтай тэмцээний үед багуудын хувьд юу чухал байдаг гэхээр эхлээд заавал хожих ёстой тоглолтоо хожих ёстой. Тэгээд 50% боломжтой тоглолтуудынхаа 50% нь хожиход даалгавар биелэе гэж үздэг байхгүй. Бүгдийг угаасаа хожих боломжгүй. Тэгэхээр тэр хожих ёстой тоглолтуудаа л хожих ёстой. Одоо шинэ Боднос Дархан Юнайтед хожигдно гэдэг бол цаасан дээр их багийн бүрддэхүүнийг харахад яагаад болохгүй л асуудал байхгүй да. Монголиас хожигдож болохгүй. Шонхруудад хожигдож болохгүй гэдэг юм уу те.
Наа 3 багч сонсолж байгаа. Цаасан дээр байгаа бүрэлдэхүүнийг хараад яаж ч утсан тэр л байхгүй даа тий. Одоо бүр яг ингээд үзэгчдэд төсөөлөгдөхөр ярих юм бол ингэж урт календар гаргачихж байгаа. Тэрэн дээр тоглолтын өдрүүдэд зоогоод win тий 50 ингээд түнгээ хэрэг зэрэг яг тэгээд удирдлагын прогнозыг ингээд гаргачихж байгаа. Тэгээд тэр юугаа хэр биелүүлж ийн гэдэг нь л удирдлагын төгсөлт юм байна. Тэгээд гиснес касас эзэн ирэх гэдэг юм. Хөтлөгч болсон шүү дээ манай үжилээ тэр цалин өндөр байвал фанд world-ийн ажил хийж байгаа. Тэгээд 2 сар дундуур ирчих байна. Би бол тэгээд сонссон. Плей-оффоос нэг жоохон наан ирэх баг. Тэгээд ганц 2 рекламны дийлтэй байгаа. Тэгээд багтаага тухайн үед бас бэлтгэл хийх баг. Тэгээд плей-оффоор орж ирэх ямар асуудал баг. Багийн эзэн нөгөө сайт төгсөн ярилцлага дээр өнгөрсөн үеэрл зээлээр тоглуулсан гэж ярилцлага өгсөн байлээ. Тэгээд тэр зээлээ төлсөн байгаа, төлсөн байж ижлээ шүү дээ. Тэгээд эцсийн үр дүндээ бол хин хамгийн хожихыг хүсэж ин тэр баг л хожно гэдэг шиг хожихын тулд бас BB-тэйгээ ойлголцох шаардлагатай болох нь хожихын тулд одоо багтаага нэгдэх шаардлагатай болох нь гэдэг ч юм уу энэ одоо олон зүйлс гарч ирэх нэ. За ингээд хамтдаа хэсэг хугацааны завсарлагын дараа эргээд сонирхолтой мэдээллүүдээр бас эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэгчээр Icemark хамтдаа төрүүлж халах нь Unity л ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр IT-ийн бүх хэрэгцээг IT Store MCS Coca-Cola нар ажиллаж байна. За тэгээд ярианда эргээд ороход өчигдөр бас ESL-ийн тэмцээн боллоо. Манай хасын үлгүүд бас LG Sakers багтай бас тоглолт хийлээ. Энэний талаар. За Монгол дахь тоглолтууд бол үнэхээр солиотой олон онооны зөрүүтэй шоконд оруулсан тоглолтууд болсон шүү дээ. За тэгээд талбай ямар чухал вэ гэдгийг бас ер нь энэ аялын тоглолтоор харж авсан л байх. Тэгээд нөгөө аялал хийх нь тамирчдад баг тамирчдад бас ямар их нөгөө ачаал авчирж байна гэдэг тий. Тэгээд ийм зүйлүүд анзаарагдлаа. Тэгээд яг хөө тэгээд Sakers багийн манад ирээд их олон оноороо хожигдсон энэ тоглолтын хүртэл ESL-ийн өрөөнд хожил авч чадаагүй байсан ч гэсэн Солонгосын лигийн авраг баг гэдэг ямар байдаг вэ гэдгийг бас зөндөө харуулж байна. Тэгээ гол тоглогч Марийн тоглолтууд оролцоогүй манайхтай хийсэн өнгө тоглолтод ороогүй байсан шүү дээ тий. Тэгэл энэ тоглогчийн нөлөө одоо Мари Эрик гэж 2 тоглогчигээс давахгүй. Мөн дээрээс нь бас хасын үлгүүд ер нь спортын одоо сагсны багт холбоон тоглогч гэдэг ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг өсвчгчдийн тоглолт харууллаа шүү дээ. Яг нь ер нь манай урд шугамын тоглогчдыг яаж хязгаарлахыг нөгөө одоо Sakers-ийн хамгаалтын маш сайн мэдсэн байна. Тийм бэлтгэл одоо өмнөх тоглолтод юу дутуу ажилласан байна хамгаалтанд тэрэн дээрээ маш сайн ажиллаад хамгаалтын төлөвлөгөөг маш сайн боловсруулсан гарч ирэл тэгэл ер нь довтлогоо хамгаалт аль айланд нь манай хөлгүүд багийн бэлдсэн байж болох бүх юмны эсрэг нь Sakers өөрсдийнхөө бэлдсэн юмыг маш сайн хийцэн. Тэгээд яалтчгүй одоо түрүүний хэлдгээр талбай дээр тоглож байгаа багийн шидэлтийн гүйцэтгэл ялангуяа 3 онооны шидэлтийн гүйцэтгэл бол үнэхээр супер байлаа. Талбайс тэгээд за эндээс бас хамгийн онцлог одоо тамирчин гэвэл манай гавьяат тамирчин болох Батөвшний бэлгүүн байлаа. 18 минут 5 секундын дотор 31 оноо авна гэдэг чанарын хувьд маш сайн байна шүү дээ тий. Одоо ерөн зүгээр тамирчны хувьд нэлээд бас олон жил тоглолцсон шүү дээ. Таамч одоо лиг олон жил тоглолцоод ингээ явж байгаа ч гэсэн өөрөө дайчлаад үнэхээр тоглоё гэвэл ямар боломж байгаа гэдгийг энэгээр харуулаа. Бас л амар том мэдээлэл хийлээ шүү дээ. Зүгээр одоо зөвхөн энэ тэмцээний хүрээнд одоо манай дотоодын үзэгчид бусад лигийн өрсөлдөгч багуудын хувьд за таамч нь байгаа юм байна шүү. Тэ? Лиг дээр бол ингэж хүчлэх шаардлага гарахгүй байна шүү дээ. Ер нь талбай дээр бас их цөөхөн минут өнгөрүүлж байгаа. Тэгэл ер нь бол нэг тийм дүүнертэй бас нэг дохио өгж байгаа. Тийм. Одоо ер нь би бол яг хувьдаа боддог. Бүх юм дуусахад бид нар нэг хэдэн жилийн дараа Монголын бүх цаг үеийн хамгийн агав тоглогч юм бэ гэхэд бэлгүүний нэрийн заавал ярих хэрэгтэй. Ийм л яриа ер нь бид төлөвлөлтөн гэж боддог. Тэгээд яа харахгүй энийг харууллаа. Тэгээд 10 жилийн өмнөх Том одоо яг ийм тоглолт Томос ирдэг байсан шүү дээ. Тэгээд өөрийнхөө карьерийн яг эд үед бас их юм золиослсон тоглогчтой нэг л дээ. За бидэнд онцлог тамирчтай стат харагдаж байна. Асамарей гэж тоглогч бол ерөөсөө л бидэд яриад байгаа. Энэ тоглогч Йок ч юм биш үү? Тий, трипл дабл хийчихэж байгаа шүү дээ, тий. Тэгэл одоо тэр нэг хамгаалтан дээр бас
ямар ингээд биеийн хүч сайтай байна. Тэр бас их чухал анзаарэгдсэн. За тэгэл Ян Хусогийн тэр 3 шидэлтүүд те яг хэрэгтэй үед ирж байгаа шидэлтүүд тэгэл одоо солонгосын ингээд шгшээ огта тоглолтын хэмжээний тоглогч ямар байх нь үгүй. Самбар дадлага юм да. Тий. Тэгээд Том ахын бас нэг онцлог үзүүлэлт гэх юм бол 31 он авахта довтлооны үзүүлэлт нь 69 орно. Тий. Тэгээд одоо би нөгөө түрүүний хэлчихсэн Томын ярианд 10 жилийн өмнө хасын үлгүүд багт Том Санчир 2 цуг тоглож ирсэн. Тэгээд Санчир 2 удирдлагын MVP болсон. Тэгээд Том өөрөө нэг хүчлэхгүй байгаа юм шиг. Тэгэхээр тэр үед Том яаж юм гэхээр Санчиртаа цуг тоглох нь өөрт нь болоо багт нь хэрэгтэй учраас өөрөө багийн номер 2 болоод тоглоом тэгж их оролцохгүй болоо Санчирыг дэмжиж тоглоод байгаа. Тэгээд нэлээд сүүлд 2020 он хавцаа Томас нэг юм ярьж бидний ярьж чи хэдийн MVP-тэй хэлээ ганцхан гэж битгэхгүй чамд ганцхан гэж үгсэж дээ шүү дээ. Үгүй яагаад гэсэн чи үгүй харин одоо би ч өөрөө бас мэддэггүй шүү дээ. Тэгэхээр одоо Том шиг тоглогчийн карьерт бол өдөрт дор хаяж 5 MVP байж их хэмжээний байхад багийн төлөө өөрөөсөө маш их нэг золиослж ирсэн юм тоглож. Тэгээд сүүлийн жилүүдэд нь Европ дасгалжуулагчаар ирснээр нөгөө илүү багийн юу тоглоод ирэхээр өөр ахмад тоглогч болчоор бас л уусаа л нөгөө Том яг тоглолтог сагс нь болчиход байгаа байхгүй хэрэгтэй үед гарч ирэл тоглолцдог. Тэгээд одоо зүгээр энэ нас энэ карьерийнхаа ийм цаг үе дээр ийм чадамжтай байна гэдэг бол үнэхээр супер л байна л да. Нөгөө том тоглолтод том тоглогч онцгойрдог жишээ нь тэр чигтэл яг энэ тоглолтын дээр том яах байлаа л да. Тэр нөгөө Солонгосын багийн 3 онооны шидэлтүүд ороод эхлэнгуурт одоо түрүү ярьжсэн бид Барсагийн тоглолт жоохон унаал ер нь залуу тоглогч нарын хувьд ингээ нэг сэтгэл санаагаар жоохон унаад ирэхт нь багаас сэргээчихэж байгаа байхгүй туршлагаараа аваа гарч байгаа. Дээрээс нь яг энэ Зүүн Азийн Суперлигийн тэмцээнд Миллерийг бусад багууд нэлээд сайн судалсан болов. Тэгээ дандаа ер нь давхар хамгаалалт ирэх ч юм уу Миллерийн тоглолтыг хязгаарлах тал дээр нэлээд сайн ажилласан юм шиг бас санагдсан. Бид нар Монголын лиг дээр Томыг хармаар байгаа ч гэсэндээ Томыг хувьд өөрөө ч гэсэндээ за ингээд залуу тоглогч дуртай боломж олгоё. Баг нь болоод байгаа учраас хожоод байгаа учраас дасгалжуулагчийнхаа зөвлөгөөний дагуу өөрөө ингээд ер нь хоошоо суух хандлагатай байгаад байсан. Гэхдээ яг олон улсын тавцанд бол энэ хүн бол үнэхээр туршлага заалаа. Бас жоохон би нөөжж магадгүй шүү дээ. Жилийн сажиг бэртлөөж магадгүй. Плей-оффт бид нар яг жинхэнэ Томын нөлөөг бас илүү харах бах тий. Тэгээ энэ жилийн хөлгүүд чинь бас нөгөө өмнөх жилийн BCL-ээс хүрэл авдаг хөлгүүдийг бодвол арай бас жоохон нэмгэрчээд байгаа байхгүй юу? За дотоод тоглогчтой. Тэгэхээр одоо яг нэг тийм сул тал ам цав байна уу гэдг нь харагдаж эхэлж гин үү гэж зүгээр бодож байна. Гэхдээ яг бид нар одоо жилийн жил төлөвүүдийг ингэж ярьдаг л да. Одоо зүгээр ESL-ийн хувьд бол төлөвүүд дараагийн Монголд болох эх оны 2 сарын 11-нд болох тоглолтод Токио Алуракийг заавал хожиж плей-оффын эрхээ аавн. Тэр тоглолтыг хожихгүй бол маш эргэлзээтэй плей-оффын эрх нь. Тэгэхээр тэр тоглолт хүртэл нэлээ хийх юм байна л гэж харагдаж байна. Магадгүй дахиад нэг импортч нэмжиж магадгүй шүү дээ тэр үед. Тэг ер нь тэгээд би бодсон яг энэ Секерс эсрэг хийсэн тоглолт ч юм уу те. Яг энэ тоглолт нэг тийм илүү их сэргэлтийн бас эхлэл байж болох ч юм уу гэж харсан. Удирдлагын тоглолтууд ч тэр цаашдын Суперлигийн тоглолтууд ч. Одоо ер нь нэг зөвхөн 2 сар хүртэл дотоодын лигийн тоглолтод анхаарахад болохоор болчихлоо шүү дээ тий. Хамгийн аюултай нь энэ аялан тоглолтууд багийн уур амьсгалыг бүр үнэхээр супер сэргээж байгаа шүү дээ. Тий одоо яг ингээд сошиалд байгаа байдлыг харахад ч гэсэндээ тоглогч нарын хоорондын харилцаа бол бүр үнэхээр гоё байгаа шүү дээ. Тэгээ хөлгүүд ер нь аюултай шүү дээ. Хин ч яриаггүй энэ үйлрэл биш байх гэж байж хахад 2 үйлрэл дараалаад авраг авцсан хүмүүс учраас айх хэрэгтэй байна. Айлтай хэврэл аврагууд хэврэл байгаа шүү дээ. Үргэлжлүүлээд хамтдаа одоо цомын тэмцээн бас үргэлжлээд явна. Шилдэг 16 эрэгтэй баг болоод шилдэг 8 эрэгтэй баг бас үлдсэн байгаа. Эмэгтэй 8. Холбооны цомын аврагын тэмцээн маань маргааснаас эхэлж байгаа үзэгчтэй. Маргааш буюу Баасан гарагт спортын дугаартанд явагдана тийм. Эмэгтэй тоглолтуудаас харахад ер нь бас их тийм юу байж болно шүү. Апсетууд маш их гарч болно гэж харж байгаа. Ялангуяа Мойсын шонхрууд гэдэг баг итүг ирэлсүүдийг яаж хожлоо, тий яаж мултлаа. Одоо бас араас нь Аралт Pirates-ыг ингээд хагас гişэдэр мултлаад финал руу гараад ирэхэд бас баг гэх газаргүй юм баг. Мойс шонхрууд бол ерөөсөө тэгэл үеийн үед л аюултай байдаг шүү дээ. Оюутны үе бол нөгөө бүтэн жилийн бэлтгэлтэй байдаг тий. Томын тэмцээний юу сонирхолтой болгоод юм гэхээр ямар ч импорт тоглож байхгүй. Монгол коуч, Монгол тамирчдаараа тоглож байгаа. Эрэгтэй хогийн бракетд бүхэнд харагдаж байна. Тэгээд энэ тэмцээнд оролцож байгаа сонирхчийн төвчний багуудын маань хувьд лигийн топ багуудын эсрэг тоглоно гэдэг л зүгээр хожих нь дараагийн асуудал тий. Зүгээр тэр залуучуудад ингээд эдгээр эсрэг тоглох нь
нэг талбад гарах нь өөрөө чухал байгаа шүү дээ. Тэгээд сая намыг хэлсэн Эрдэнэт Майнерс Бизон 2 одоо тоглох юм байна тий. Тэгээд Метал Юнайтедийн тоглолтоос сонирхолтой байна тий. Тэгээд хасын хүлгүүд бас ер нь их дэшээ тоглох болов уу гэж харж байгаа. Тэгэхээр би А2 Барсуулт их баяр гэдэг тий. Ер нь дотоод хэлбэрүүд залуу байгаа учраас. Тэгээд нөгөө талаас нь бас бишэлт Метал ер нь дэшээ тоглох болов уу гэж ингэж харж байна. Түмрах яаж харж байна вэ? Гэхдээ одоо тэгээ галзуу ганцд хож нэг тоглолтоор шийдэгдэх юм дээр тэр өдрийн Аз од хиний шийдэлд орох уу яах уу эвгүй шүү дээ. Тэгээд том багууд бол мэдээж 8 руу бол гараад ирэх бах. Тэгээ 8 дээрээс л харин одоо жинхэнэ дараагийн асуудлууд яригдсан юм болов уу бодож байна. Энд бас нэг гоё зүйл болох юм байна. За Сэлэнг Бодонс хэрвээ хөвсгөлийг хожоод гараад ирэх юм бол Knights нөгөө талаас бас хожоод гараад ирэх юм бол энэ хоёрыг бид нар бүсийн финалт гэж хэлж болох тий харах юм биш үү. Тэгэн гурт за дам Монгол тоглогч нараа Монгол тасгалжуулагч нараа за магадгүй Бодонс 8-аар гарлаа гэж бодоход плей-оффт энэ хоёр өнгөрсөн жил шиг ахаад харж магадгүй болохоор нэлээд гоё тоглолт болохоор харагдаж байна. За тэгвэл та бүхэн хуваарийг харж байна. Баасан болон бямб гаригуудад болох тоглолтуудын хуваар да бүхэн амралтын өдрөө спортын дугуурдан зорж очиод тэмцээнээ үзүүлэн гэдэг ийм сонирхолтой тоглолтууд байх нэ. Тэгээ яг энэ тэмцээний нэг ач холбогдлыг бас бид нар бас ярих хэрэгтэй байх гэж бодож байна л да. Өмнө нь бол уламжлалаад явдаг гэсэн тэмцээн сүүлийн хэдэн жил завсарлаад буцаас хэрэгжиж байгаа. Тэгээд ер нь бол зайлшгүй байх хэрэгтэй тэмцээн Сагсан бөмбөгийн оюутны лиг, сонирхчийн лиг, мэрэгжлийн лигийн хооронд байгаа тамирчдын ер нь ур чадварын зөрүү манай сагс ер нь яг хаана юу ямар зөрүүн дээр явж байгаа юм бэ гэдгийг нэгдүгээр тоглогчид болоо үзэгчид маш сайн мэдэх боломж. Дээрээс нь нөгөө дараа үеийн доороос гарч ирж байгаа шинэ авиас ур чадруудыг яг үүрэг бодитоор харах нөгөө багуудын арын албануудын хувьд маш гоё юм боломж. Тэгэл бүгдд нь нөгөө яг дотоодын тамирчид, дотоодын тасгалжуулагчдаараа тоглох боломж гэдэг нь яг Монгол сакс гэдэг юм бас юу байна гэдгээ бид нар үзэх гээд байгаа юм. Тэгээ энэ холбооны цомын тэмцээнийг ингэж зохион байгуулж байгаа учраас магадгүй Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ шилдэг холбоо болсон байж болно. Тэгээ яагаад тэгэхээр одоо энэ тэмцээнийг эхлэхийн өмнө бид нар за хөгжлийн лигийн багч гэсэндээ авраг авч магадгүй гэж ярьж байсан шүү дээ. Тийм зүйл болохыг үгүйсэхгүй ба тэгээд цомын тэмцээний гол зүйл нь бас шагналын сан нэлээд өндөр 500 сая гэж сонссон санагдаад байна. Тэгээ хоёрдугаар харин 300 200 сая гэдээ бас нэлээд өндөр шагналын сантай байсан. Оролцоог нөгөө бүгдийнх нь тэгш оролцоог ингээ гоё хангачиж байна шүү дээ. Тэгээд Сагсан бөмбөгийн холбоо маань бас хүүхдийн лиг гэж эхлүүлж байгаа. Тэр бас их чухал тэмцээн байдаг. Бүх одоо орон даяар явж байгаа хүүхдийн лиг энэ тэмцээн эхлээд одоо эх он дамжиж яваад 4 сард финал нь Улаанбаатар хотод болно. Тэгэхээр хүүхдийн лиг тэрнээс ингээд дээш насны төвшөнд ингээд чухал тэмцээнүүд ингээд системтэйгээр явна гэдэг л өөрөө маш чухал байна л да. Яг ихний шатны тэмцээнүүд нэлээ хол онооны зөрүүтэй дууссан тоглолтууд бас байсан л та нүү талтармаар. Гэтэ бас одоо за драфт болохын өмнө оюутны лигийн энэ залуу нэлээд сайн тоглодог байсан да гэд бусад багийн менежерүүд хараандаа авчиж байгаа. Тэгээ бодохоор яг залуу үедээ бол маш хэрэгтэй тэмцээн. Тэгээ өдөө орон нутгаас тодорч гарч ирэх ариснуудыг илрүүлэн ил гаргаж ирнэ гэсэн үг. Нами тийм мөн дээрээс нь одоо нөгөө нэг дээд лигийн тамирчидтайгаа хүч үзэж одоо туршлага хуримтлуулах мөн дээрээс нь дээд лигийн тамирчид нь өөрсдөө яг Монгол тоглогчдоороо бие биентэйгээ ойлголцох гэдэг илүү нөгөө Монгол тамирчдыгаа дэмжих тал дээр маш сайн одоо ажил төвж байгаа болов уу гэж бас харж байна. Нөгөө оюутны лиг жишээ тоглож дөнгөж тоглож эхэлж байгаа залуу тоглогч өөрийнхөө ингээд харж дуурайж шүтдэг байсан тоглогчтойгоо ингээд гар тулах гэж зогсож байгаа гэдэг бас гоё шүү дээ. Тэр яг тэр момент нь. Одоо л яг нөгөө улирал дундуур яг плей-оффын уур амьсгалыг мэдрэх үе чи энэ 7 хоногоос маргааш нас эхлэх гээд байна шүү дээ. За ингээд хамтдаа хүснэгтийг харцгаая. За мэдээж Улаанбаатар Амазонс баг маань 13-0. За ялагдахгүй удирлыг дуусгах нь юм шүү дээ. Ер нь бараг дуусгахаар харагдаж байна. Плей-офф ялагдахгүй юм шүү. Тий ер нь за плей-оффт бол ялагдаж болно. Яа тэгэхээр ерөөсөө өнгөрсөн жилүүдийг бодох юм бол манай эмэгтэй багууд бүгд их хвчлэн дандаа 2-2 импорт тоглогчдод болсон. Одоо судлагдаагүй, тоглолтыг хараагүй ганц 2 импорт тоглогчд байна. Магадгүй Улаанбаатар Амазонс плей-оффт бүдэрчих юм болов уу гэж бодоод байна. Арайчгүй байна. Наатан тэр чинь санал хэлэхгүй. Энийг ерөөсөө хамгийн сонирхолтой болгож байгаа юм нь
Бүсгэтний 2 3 4-р байр хэн байх уу гэдг нь л харагдаж байна. Плей-оффт хэн эхэлж Amazon-с таарахгүй байх вэ гэдэг өрсөлдөөн явж штэ. Улаанбаатар Amazon-с болон түүний нөхөд гэдэг шиг. Бусд нь бол үнэхээр хоорондоо бол хүч тэнцүү одоо бас үзээтэй байгаа бүгдээрээ энэ хүснэгтээс бас харж байна. 6 хожил тасарсан явж байна шүү дээ. 2-7. За ингэж хамтдаа эрэгтэй хүснэгтийг харцгаая. За мөн ялгаагүй BCH Knights баг маань ганцхан хожигдолтой. Энэ жил одоо 13 ажилтгаар өдөрлийнхэнд ийм байна гэж ер нь олон хүн бас бодоагүй хаа. Би бодсон. Бодсон уу? Яг хаа үндсэн нөгөө багийнх нь суурн байгаад байсан. Өнгөрсөн жил бол их юм үтсэн баг шүү дээ. Тэгээд нэг цэгцэндээ ороод ирэхээр ингээд үнэхээр гоё болж байна л да. Яг нөгөө тамирчид багийн уур амьсгал дотоодын албаныхан ингээ бүх юм нэг зүгт харцсан байна гэдэг чинь л энэ байгаад байгаа байхгүй. Би тэгээд одоо багийн сэсэг мөнгөний үйл ажиллагаа хариуцсан менежер ижлүүлэлт одоо хуучмаа тасалжуулагчаар олон жил ажиллаж байсан. Ижлээд бас баяр хүргэмээр байгаа. Ижлээ багаа ингээ жилийн дотор бүх юм ингээ зэгцэлж эргүүлж чадлаа шүү дээ. Энэ бол зөвхөн үнэхээр амар Эрдэнэ цогт ижлээ хоёр л ерөнхийдөө яг хуучны гар бүрэлдэхүүнийг авч явж байна шүү дээ. Тэгээд Miners яг авраг авдаг жилдээ Серби яваад ирсэн шүү дээ. Улирлын өмнө. Яг тэрнтэй адилхан BCH Knights улирал эхлэхийн өмнө Филиппинд бас нэлээд удаа хугацаанд бэлтгэл хийгээд ирсэн. Энэ ч гэсэн багийн уураа. Энэ бас нэлээд нөлөөлөд байна уу тийм. Эсвэргээрээ одоо металлыг тэр доор харах бас доогоор жоохон сонио харагдаж байна тийм. Гэхдээ одоо яалтчгүй байгаа нь одоо тэр л байна да. Тэгээд хүснэгтийн дээд хагас ер нь металлаас за тэгээд доор байгаа багуудаас нэг 2 хожил салаад эхэлсэн шүү. Одоо яг энэ байдлаар плей-офф эхэлвэл Metal Knights гэдэг одоо зураг үзэх гээд байна шүү дээ. Бас л эвгүй зураг үзэх гээд байна. Тийм байна. За эх 7 хоногийн хуваар харагдаж байна. За эндээс онцлог тоглолтууд ямар тоглолт юм шиг харагдаж байна таадаг? Хөлгүүд Knights л. Тийм хөлгүүд Knights шууд мэдээ. Монголын бүх цаг үеийн хамгийн том rival тоглолт гэж хэлж болох бах. Би бол жилдээдэг энэ хоёрын тэр 20 оны 7 дахь тоглолтыг үзчихтэй. Гэхдээ яг одоогийн бүрэлдэхүүний хувьд бол шал өөр байгаа л да. Би бол үлдсэн байна. Дархан Монголын хоёрын тоглолтыг бас чухал тоглолт гэж бодож байна. Монголын энэ тоглолтыг маш сайн хийж хожих ёстой тоглолт нь дархан United бас яг тогтвортой байж чадахгүй байгаа даа тийм. Тэгээ Бодонс Шонхрын тоглолт ч гэсэн ер нь өрсөлдөөд тоглолт бол Шонхрууд Бодонсыг соччууд нэг үгүйсэхгүй одоогоор Бодонсын бас тогтворгүй байгаа нөхцөлд тийм. Тэр бас үзүүтэй тоглолт болох ба. Хөлгүүд Brothers та эмгтэй тоглолтуудаас Wings Pirates-ийн тоглолт ч гэсэн бас анхаарал тоглолт байна. Одоо Wings дөрөөсөө 2 тоглолт үлдсэн. Тэгээд энэ хоёр тоглолтыг хоёуланг нь хожлооч гэсэн цаана бусад багуудын хувь зээн хүний гарт. Тийм хувь зээн хүний гарт болчихсон. Тэгээд ийм л тоглолтууд байна. Тэгээд эх 7 хоногийн хуваарт бас металлын тоглолт байхгүй байсан чинь сая нэг жоохон дотроо баярлах. Ягаад чи нөгөө одоо ингээл хоёр дараалал хэд хожигдчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ 7 хоногт нэг дотоод уур амьсгалаа засах ямар нэг өөрчлөлт хийх цаг хугацааг олгож байгаа 7 хоног металлын хувьд болох юм болов тийм уунагийн ярилцлагыг сонссон чинь дасгалжуулагч ингээ олон солигдож байна гэсэн чинь сэтгүүлч асуусан чинь тэр тухайд бүр ярмаарчгүй гэж хариулсан байхгүй. Тэгэхээр багийн лидер нь ийм л хүнд хүлээж аваад байна те энэ олон шилжилт хөдөлгөөн багт аягүй хэцүү нөлөөлөд байна те. Тэгэхээр өчигдөр их төр гэж шиг ус өчтөрлөө өчтөрлөө гэж шиг гайгүй. Тэгээд яг ерөн зүгээр металл бас нэг ингээд ер нь тоглолт үйл ажиллагаа бүх юм цэцэрсэн багуудын нэг шүү дээ. Ер нь манай сүүлийн 2 жил дараалал финалттсан. Тэгээ би бол металлыг хямралаа даваад гараад ирэх бүх боломж нь байгаа гэж харж байгаа. Зөв улирал бас л плей-оффт бас л металл хідээр гарах нь хамаагүй орцсон байх бас л хэцүү баг байхгүй. Тэгэхээр дуршлаг нь байгаад байгаа учраас тэгэхээр металл бол уучраа бол ямар ч олчихно. Тэгээд ойлгоо бол залуучтай чиглөвчл баг. Тамжид тасгалжуулагч буцаж ирсэн мэт тийм. Тэгээд таамын бас нэлийн том нөлөө болох болов. Таамын ойлгоо хоёр ингээл цуг байж гин гэдэг чинь ганг буцаад нийллээ. Тийм үстэй. За хэдүүлээ. Окей. Дахиад нэг дайрий гэл. Тэгээд 3 тгээс эргээд ирсэн баг штэ. Тэгэхээр юу ч хийж магадгүй. Гэтэ тэр үеийг бодвол олон тоглогч алдсан л та. Одоо өнөөдөр энэ хоёсгалаг Miners бид нар яахыг харж ий. Цэлмэгийг бас шинэ багтагаа гялцахыг харж ий штэ. За ингээд өнөөдөр маш сонирхолтой шинэ мэдээллүүдээр дүүрэн нэвтрүүлэг болж өндөрлөө. Хүрэлцэн ирсэн хоёртоос маш их баярлалаа. Хамтруулсан бас хуландаас маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн түрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр KFC байлаа. Энэ хүртэл үзсэн үзэгчдэд баярлалаа. Баяртай.